түрүүн Батан маргч өмнө хэллээ. Би өөрийнхөө хоёр магистранд Ертөнц цагаан баяр хоёртой хамтраад энэ судалгаа бид гурав хийсэн. Тэгээд сэдв бол нэлээд том сэдв автсан. Бас бидний төсөөлөл бол яг энэ 15 оны сүүлээр хуульд стойртой өөрчлөлт орж магадгүй гэж бодоод тухайн үед ойлгож ирсэн бүх проблемуудаа чадхаараа судлаад бас цаашаа судлах чиглэлийг тодорхойлж зарим харж байгаа арга замыг биччихье гэж бодоод бид нь бол явуулсан. Тэгээд цаг нэлээд аваад авсан энэ судалгаас 200 орчим хуудас байгаа. Тэгээд шүүхийн захиргааны одоо гол тийм хоёр зүйл дээр төвлөрсөн. Нэгдүгээр бол яасан гэхээр манайх шүүхийн захиргааны бие даасан загварыг авсан гэж судлаачид хэлж байгаа. Энэ бол 2012 оны шинжилгээний хэсэг. Тэгэхээр энэ загвар маань яг бусад улсуудтай харьцуулбал хаана явж байгаа юм бэ? Ямар юм бэ? Бас шинэ юм авсан учраас ирээдүйд одоо гарах сөрөг зүйлээс сэргийлэх ямар боломж байна гэдгийг харахыг хүссэн. За хоёрдугаар шүүхийн захиргааны яг үндсэн чиг үүргүүдийн хэрэгжилт ямар байна гэдгийг одоо боломжийн хүрээнд тодорхойлохыг зорьсон. Мэдээж энэ шинжилэл их яг одоо 92 оноос хойш явж байгаа шинжилэл. Энэ ирээдүйд бас явна. Яг дунд нь нэг одоо өөр нэг үе гэх юм бол 12 оноос эхэлсэн үе. Тэгэхээр энэ үеийн шинжилгээний үр дүн бол бидний бүгд тодорхойлоход бол төвөгтэй. Гэхдээ одоогийн төвшөнд ямар харах боломж вэ? Тэгээд санал зөвлөмж гаргасан байгаа. Тэгэхээр түрүү хэлсэн шинжилэл бол энэ бол процесс 92 оноос хойш явж байгаа процесс. Энэ бол нэг намын өмч биш, эсвэл нэг хэсэг үеийн өмч биш. Энэ яг Монгол улсад явж байгаа процесс. Бид нэр ирээдүйд явна тийм. Одоо жишээлбэл Япон, Солонгос шүүхтэй холбоотой том шинжилгэүүдийг сүүлийн 10 жил хийж байгаа. Дахиад хийгээд бид нар ч гэсэн хийгээд суралцаад хийгээд явдаг юм процесс. Тэгээд энэ процессын одоо нэг шинэ үе ихэлсэн нь юу гэвэл 12 онд шүүхийн багц хууль өмнөх улсын хурал багтсан. Энийг бол би юу гэж харж байгааг зөвшөлдсөн гэж ойлгож байна. Тэгвэл ардын нам олон байж байгаа хурал багтсан. Ардсан намын ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүд гэж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн дараагийн улсын хурал хийж орсон үгчлээд алдаанаас суралцаа явна гэж ойлгож байгаа. Тэгээд энэ процесс бол өөрөө улс төрчдийн хооронд үүсэн зөвчлөөс гадна энд оролцож байгаа мэрэгчлэн иргэний нийгмийн байгууллагууд. Тэгэхээр бид нар энэ үгүй асуудлуудаа яриад зорж байгаа зүйл бол нэг гэж харж байгаа. Хүмүүнлэг эдний ардсан нийгэм, ардчдын суурь зарчмууд эдгээр хэрэгж. Тэгэхээр алдаа оноогоо ярих юм боломж гэж харж байгаа. Цаашаа суралцна гэж ойлгож байгаа. 2-оос 3 жил энийг дүгнэх боломжтой. Ерөнхий зөвлөлөөс бол бас ийм материал гаргаад 10 ийм үр дүн гарсан гэсэн ийм зүйл явж байгаа. Тэгэхээр энэ ч бол нэлээд олон шүүхтүүдтэй нь би бас санал нэг байгаа. Мэргэсэн шүүх те шүүхийн ил тод байдаг. За тэгээд одоо шүүгчийн цахилын зэрэг одоо ирээд юм бол байгаа юус үгүйсэхгүй. За бид гурвын зүгээс бол яасан гэхээр ерөөдөө харьцуулж харна гэсэн гол шигүүрүүдийн хэрэгжилтийг судална. Дээрээс нь одоо төв зүүн баруун бүсийн аймагуудын шүүхүүдээс төлөөлөл болгоод тийм санал асуулга авсан. Энэ Сэлэнг, Хинтээ, тэгээд Улаанбаатар, Ховд, Увс гэсэн энэ шүүхүүдээс очиж болоо. Бид нар өөрсдөө очиод санал асуулга авсан. Тэгээд энэ санал асуулганд оролцсон хүмүүст талархаж байгаа илэрхийлээ. Тэгэхээр бид нар нөгөө харьцуулсан судалгаагаа бас тандах зорилгоор энэ санал асуулгыг давхар хийлээ явуулсан. Энийг та бүхэн тайлангаас харж болно. Тэгэхээр эхний зүйл бол бид нар харьцуулт хийсэн. Харьцуултын хэд бол ерөнхийдөө шүүхийн захиргаа гэдэг дотор юу гэдэг шүүгч бол ингээд мэдээж ганцаараа ажиллах боломжгүй. Шүүх хэрэглээ. Энд чинь яг үгээр байр хэрэгтэй, цалин хэрэгтэй, хүмүүс хэрэгтэй тийм. Шүүгчдэрийг шилж сонгох хэрэгтэй. За хариуцлага алдах юм бол бас хариуцлага хүлээх ийм тогтолцоо хэрэгтэй. Энийг бол бид нар ерөнхийдөө шүүхийн захиргаа гэж хэлээд байна. За энэ шүүхийн захиргаанд бол нийтлэг чиг үүргүүд байдаг. Тэгэхээр тэднийг бол бид нар харьцуулж байгаа одоо өөрийнхөө судалгааны зорилго нийцүүлж гаргаж ирсэн. За энэ чиг үүргүүд нь тэгээд шүүхийн захиргааны загварууд дээр яаж бууд юм бэ гэдгийг тавьсан. За тэгээд манайхаа шүүхийн зөвлөлтөд энэний бүрэлдэхүүн эрх мэдлийн төвлөрөл зэргийг нь бас харьцуулж ирсэн. Тэгэхээр ер нь бол шүүхийн захиргааны чиг үүргүүдийг бид зүгээр багцаалаар 6 ангилж болно. Нэгдүгээр бол шүүхтэй холбоотой бодлого тодорхойлох тийм.
Хоёрдугаар менежмент гэх тийм зохион байгуулалт хэргийн хөдөлгөөн гэсэн зүйл. За дараа нь шүүхийн төсөвтэй холбоотой. Төсвийг боловсруулах, батлуулах тийм. Гуравдугаар шүүгчийг сонгон шалгуулахтай холбоотой чиглэл. Тэгээд тавдугаарт нь бол яг шүүгчийг мэргэжлүүл ажиллагааны үнэлгээ гэж өмнө хууль байсан тийм. Ер нь бол гүйцэтгэлийн үнэлгээ гэж хэлдэг. За тэгээд сахилгын асуудал гэсэн. Тэгэхээр ийм 6 чиглэл ерөнхийдөө бол байгаа шүүхийн захианд одоо хамруулж үзвэл яг Монголд одоо шүүгчнэрийн эрх ашигыг хамгаалах гэсэн юм нэмэлт бусад үүрэг бол байгаа. Бусад улсуудын хувьд харахад ийм 6 төвлөрдөг. Тэгээд энэ чиглэлүүдийг хэрэгжүүлж байгаа улсуудыг харах юм бол ерөнхийдөө энэ 3 янзын загвар байгаа. Хойд Европын загвар, Өмнөд Европын загвар, тэгээд хууль зүйн яамны загвар. За ялгаа нь юу вэ? Хойд Европт бол энэ 6 чиглэлүүдийг 3 тусдаа институт хэрэгжүүлж байгаа. Яг үхээр шүүхийн менежмент бодлого энэ төсөлтэй холбоотой гин шүүхийн зөвлөлтэй. Сахилгатай холбоотой нь тусдаа нэг хороо. Тэгээд яг сонгон шалгуулалтын өөр нэг хороо гэж. За Өмнөд Европ дээр бас л яаж юм гэхээр хоёр ерөнхийдөө хувааж байгаа. Хууль зүйн яам нь энэ ихний 3 чиглэлийг хэрэгжүүлээд тэр шүүхийн зөвлөл нь зөвхөн сонгон шалгуулалт сахилга дээр голчиж байна. Ингээд эрх мэдлэг хуваарлцсан тийм. За энэ бодвол Өмнөд Европын загвар, Франц, Итали гэдэг. За нөгөө хууль зүйн яамны загвар нь та бүхэн мэдж байгаа. Энд чинь бол ерөнхийдөө Герман эднэрт байж идэг. Тэгээ энийг бол бид нар төсөөлөхдөө бүх юм тэр хууль зүйн яамд төвлөрсөн юм шиг ойлгодог боловч яг нарийн судлах юм бол яг бодлого энэ ихний 3 чиглэлийг энэ 5 дахь хэдрийг бол яам хариуцаад сахилгын асуудлыг тусдаа шүүх юм өөр бие даасан байгуулах шийдэж. За тэгээд энд бол яаж юм сонгон шалгуулсан зэрэгтэй шүүгчнэрийн оролцоо маш их байдаг. Ялангуяа ерөнхий шүүгчнэр тэр яамдаа хамтарсан байдлаар энэ чиглэлүүд хэмжиж байгаа. Тэгэхээр яамд ангаараа бүхнийг шийддэг гэсэн үг шиг. Тэгэхээр энэчнээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр иймэрхүү байдлаар хуваарлагдсан. Эндээс бид нэр ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр энэ нь бол бүх чиглэлүүдийг одоо нэг институцид бол төвлөрдөг зүйл байхгүй байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ дээр би та бүхнийг за ерөнхийдөө загвар бол юм байна. За одоо хэдүүлээ манайх нэгэн шүүхийн зөвлөлттэй учраас яг зөвлөлтөөр жоохон төвлөрөөд ярих гэж бодож байна. За зарим судлаачид бол манайх өмнө нь энэ 3 загварыг гуруулаг ингээд дамжаа явуулсан гэсэн ийм тайлбарлалыг миний хувьд бол санд жоохон нэгдэхгүй байгаа. Яагаад тэгэхээр манайх бол нэг л загвар байж байгаа. Шүүхийн зөвлөлт. Энэ загварыг яг дотор нь ингээд туршиж үзээд жоохон өөрчлөөд яваад. Тэгэхээр энэний гол үндэсний юу гэхээр энэ бол шүүхийн захиргаа бүхэлд нь хууль зүйн яамд хилжээж өгч байгаа. Яг хууль зүйн сайд бол толгоор гэсэн үг яваа. Гэхдээ тэр дандаа хамтын шийдвэр учраас өөр субъектууд орж ирсэн. За дээд шүүхтэр байсан нэг үйл одоо тэнцээд дээд шүүхийн ерөнхий шүүгч дарга нь байсан, шүүгчнэр орж ирсэн. Гэхдээ ер нь 13 оноос өмнө шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй судлах юм бол илүү дээд шүүхийн нөлөө бол асар өндөр байсан. Ерөөсөө эхний шүүхийн ерөнхий зөвлөлд бол ихэнх дээд шүүхийн шүүгчнэр өөрсдөө ороод явж ирсэн. За дараа нь ч гэсэн яг үгээр дээд шүүх ерөнхий зөвлөлөөс бол ерөнхий шүүгч нэр дэвшүүлдэг. Тэн дотор нь дээд шүүхийн шүүгчнэр нь орчдөг. Тэгээд дээд шүүхийн шүүгчнэр орсон юм. Ерөнхийдөө дээд шүүхийн шүүгчнэрийн нөлөө өндөр тийм ерөнхий зөвлөл явж ирсэн. 12 он хүртэл явсан уу явсан. Тэгэхээр энэ зүйл дээр бол яг ерөнхий зөвлөлийн шүүхийн зөвлөлийг ер нь бүрэлдэхүүн, бүрийн эрхийг нь тодорхойлоход тэр хоёр зарчмын балансыг нь байх нь чухал байгаа юм л да. Түрүүнд маш их дурдсан зүйл бол хараа тус байдал тийм. Энэ бол үнэн. Хараа тус байдлыг хангах зорилготой. Энэний тулд жишээлбэл шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүнд шүүгчнэрийг төлхөө оруулах хэрэгтэй гэсэн юм зөвлөмжүүд байдаг тийм. Ялангуяа шүүгчнэрийн тийм одоо төрийн бус байгууллагууд бол ийм зөвлөмжийг гаргадаг. Европын шүүгчтэй холбооч гэдэг тийм. Нөгөө нэг бид нар заавал давхар авч явах хэрэгтэй зүйл нь шүүгчийн хариуцлага. Тэгэхээр шүүхийн хараа тус байдал чинь ерөөсөн өөрөө зорилго биш, энэ чинь өөрөө арга гэсэн. Яг ч ихэр шүүгч тийч хуулийг хэрэглээд шударгаас их тогтоох үүрэгтэй тийм. Тэр үүргээ биелүүлэх боломжийг нь олгож байна. Тэгэхээр давхар дандаа хариуцлагын асуудал ярьж байдаг. Тэгэхээр шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход энэ хоёр зарчмын балансыг нь хангах хэрэгтэй гэсэн ийм одоо зүйл гарч ирж байна. Тэгэхээр
бидний зүгээс юу гэж үзэхээр баланс нь ямар тохиолдолд хангах вэ? Ер нь шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүний олонхыг шүүгч оруулаад ингээд байгуулсан одоо зүйлүүд дээр ингээд заримдаа шүүмжил гарч байгаа юм да сүүлийн үед. Яаж юм хэрэг Италийн шүүхийн тэр дээд зөвлөнд насар их шүүмжилт өртсөн. Тав өөртөө хавь судалгаанууд байж байгаа. Яаж юм хэрэг хитрхээ нөгөө хараад ус байдал гэдэг дээр яваад нөгөө хариуцлагын асуудал нь орхигдсон. Тэгээ шүүгчнэрийн явцсан ашиг сонирхол corporate interest гэдэг тэрийг хамгаалдаг тийм институт болцсон гэж байна. Тэгээд Итали, Францд бас өөрчлөлтүүд гараад бүрэлдэхүүнийг нь шүүгч болон шүүгч биш хүмүүстэй 50-50% байдаг юм уу. Эсвэл бүрэлдэхүүнийг парламентаас томилдог ийм нөгөө энэ хоёрын балансыг нь олох гэж оролдож байгаа юм л та. Нөгөө талаас шүүгчийн одоо шүүгч биш хүмүүсээс ерөнхий тэр шүүхийн зөвлөлийг бүрдүүлээд ирэх юм бол шүүгчийн хараад ус байдалд аюулгч байна. Хэрвээ тэр хүмүүс нь олон болчихвол. Тэгэхээр энэ хоёрын балансыг яаж олох вэ гэдэг бол өөрөө нэлээд хэцүү асуудал байгаа юм л та. Тэгэхээр бидний судалгааны явцад бол бас байж болох нэг боломжит хөлбөр юу гэхээр шүүхийн төлөөлөл 50%, шүүхийн биш төлөөлөл 50% байх юм бол харьцангуй бас энэ хоёрын баланс хангагдахын гэсэн ийм судалгааны дүгнэлт байгаа. Дээрээс нь практик бас байж байгаа. Молдов гэдэг улсад бол яг энэ ийм бүрэлдэхүүнээр явсан чинь харьцангуй энэ хоёрын баланс барьж ийна гэсэн. Энийг бол бид нар бас сонирхож үзмээр юм шиг байна. За дээрээс нь бол түрүүн Батулга судлаачийн хэлтгээр гарч ирсэн. Энэ шүүхийн зөвлөлийн гишүүдийн тоо бол дандаа 10-аас дээш байдаг. Хөвчлэг. Тийм энэ жөөрэ хамтын удирдлагын байгууллага олон чиг үүрэгтэй. Тэгэхээр энийг бол бас бид нар бодмоор юм шиг. За дараагийн бидний судалсан зүйл бол энэ шүүхийн зөвлөл нөгөө түрүүн дурдсан 6 чиг үүргүүдээс ер нь ямрыг нь хэрэгжүүлдэг. Эсвэл ямрыг нь хуваадын гэдгийг харсан л да. Тэгэхээр гурван загварт бид нар харсан. Гурвууланд нь бол шүүхийн бүх чиг үүргүүдийг нэг институтэд төвлөрүүлсэн газар ерөөсөй байхгүй. Дандаа хувааж өгж байгаа, хуваарлаж байгаа. За тэгээд хэдийн хэмжээгээр шүүхийн захиргааны одоо бүх чиг үүргүүдийг төвлөрүүлэн төдий хэмжээгээр шүүгчийн хараад ус байдал эрхцүүдээ сулдардаг гэсэн юм судалгаа харагдаж байгаа юм л да. Тэгэхээр та бүхэнд хараасан энэ бодлогын асуудлын хоёр дахь хуудас дээр энэ бидний хүснэгтийн товчлол байж байгаа. Тэгэхээр бид нар энэ дэлхийн эдийн засгийн форумоос гаргадаг даяар өрсөлдөх чадварыг тайлан харсан. Энд бол шүүгчийн хараад ус байдал нэг үлдээтэй. Тэгээд дэлхийн шударгын ос төсөл гэж байдаг. Энээс бол эрхцүүдийн осны төвшинг бас тогтоодог. Энэ хоёр судалгааг хараад тэгээ шүүхийн захиргааны эрх мэдлийг төвлөрүүлсэн дээр ингээд харьцуулаад харахаар шүүхийн захиргааны эрх мэдлийг хэдий ч инээ хуваарлаж өөр институт өгсөн байл хэдий хэмжээгээр шүүгчийн хараад ус байдал баталгааждаг эрхцүүдээс хэрэгждэг гэсэн ийм зүйл харагдаж байна. Хэрвээ бүгднийг төвлөрүүлээд байх юм бол тэр хэмжээгээр энэ өөрөө тэр шүүхийн зөвлөлд бол яг үгээр шүүгчийн хараад ус байдал халдах ийм эрсдлийг үүсгэдэг. За бүр бодиттой жишээнүүд бол байгаа юм та. Яг эрх мэдлийг хамгийн их хуваарлсан хойд Европ загвар. Хойд Европ загварт бол яаж ирэхээр шүүгчийн хараад ус байдал эрхцүүдээс хамгийн өндөр оноотой байж байгаа. Өмнөд Европ бол хойд Европтой харьцуулахад эрх мэдэл төвлөрсөн учраас тийм ч уруулаа ашиглах магадлалтай болон бусад шалтгаанаар тэднээс доогуур авч байна. Өмнөд Европоос илүү төвлөрсөн улсууд байна. Төв болон Зөв Европын посткоммунист улсууд Унгар байна, Словак байна тийм. За манай Монгол улс орчоо. Тэгээд Латин Америк улсууд. Энэ улсуудын шүүхийн зөвлөл болоо шүүгчийн хараад ус байдлыг хангаж чадахгүй байна гэдэг энэ хоёр судалгаагаар бол гарч ирж байгаа. За одоо жишээлбэл Словак улсад бүр шүүхийн зөвлөлтийн маав шиг болсон гэж байхгүй юу? Нэгдүгээр дан шүүгчдээс бүрдсэн, хоёрдугаар бүх эрх мэдэл төвлөрсөн. Тэгэхээр нөгөө шүүхийн дээд чатанд байж байгаа хэсэг хүмүүс ерөнхийдөө хяндаг тийм тогтолцоод орчиж шүүхийн зөвлөлөөр дамжуулаад. Тэгэхээр энэ судалгааны энэ бол харьцуулсан судалгаа тийм. За энэтэй холбогдуулаад бид нэр өөрсдийнхөө шүүхийн загварт шүүхийн ерөнхий зөвлөлтөөр ялангуяа анализ хийсэн. За тэгээд шүүхийн ерөнхий зөвлөлийн бол ерөн шүүхийн захиргааны үндсэн чиг үүргүүд яаж хэрэгжиж вэ гэдэг тэр нөгөө 6 чиг үүрэг тус бүр дээр тэгээд боломжийн төвшөнд одоо хийж болох тэр үнэлгээнүүдийг хийсэн гэж. За тэгэхээр ерөнхий зөвлөлд бол ингээ 3 удаа дөрвөлтөөр шинжлэгдсэн тийм. Шүүхийн тухай хууль батлагдах болгон бол тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж явсан. Хамгийн том өөрчлөлт нь бол 2013 оноос хойш явж байгаа. За энэ түүхэн асуудлыг бол та бүхэн тайлангаас уншиж болно. Тэгэхээр цаг баг байгаа учраас бид нар ерөнхийдөө 6 чиглэлээр
харьцуулсан судалгаа санал асуулт дээр үнэхээр зөвлөмж гаргаж байна. За нэгдүгээрт бол шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрэлдэхүүнтэй холбоотой. За энэ шинжилгээний ач холбогдолтой 3 зүйл байгаа бол та. Нэгдүгээр усын дээд шүүхийн хит нөлөөг сулруулсан нь шинжилгээний чухал хэсэг мөн үү? Яг тэгэхээр өмнөх 13 он хүртэлх ерөнхий зөвлөлд бол ерөнхийдөө дээд шүүхийн шүүгчдийн олон эсвэл тэдний сонгосон хүмүүс бүрчээсэн учраас нөгөө хяналтын чиг үүрэгтэй давхардаад энэ өөрөө шүүгчийн хараад ус байдалд эрсдэл өгч байсан. Тэгэхээр энэс холдох юм алхам хийгдээд харьцангуй дээд шүүхээс хамааралгүйгээр бүрэлдэхүүн бүрдэх болсон бас нэг дэвшил. Тэгээд өмнө нь бол ерөөсөө шүүхийн ерөнхий зөвлөлд байсан шүүгчнэр бол бүх шүүгчнэрийг төлөөж байсан гэж жоох хэцүү байна. Тэгэхээр дээд шүүхийг төлөөлн давзаалын шатны ерөнхий шүүгчнэр орчдөг. Нөгөө анхан шатны шүүгчд эсвэл эрдэнэ шүүгчдийн төлөөлөл ордог байсан. Одоогийн тогтолцоо хэдийгээр цөөхөлж гисэн яаж нэхэр анхан шатны шүүгчдээс давзаалтаас хяналтаас аль нь төлөөлөл орох шүүхийн ерөнхий зөвлөлд орох тэр үе хаалгыг нээсэн. За орон тооны гишүүнтэй болсон. Энэ нь бол бас илүү энэ дээр төвлөрж ажиллах тэр эерэг зүйл болсон. За нөгөө талаас тал толгойн төлөөлөл ордог 2002 оноос хойш тэр ерөнхий зөвлөлийн уламжлал бол явж байгаа. Өөрөөр хэлбэл яг шүүгчдийн төлөөлөл явж байгаа, хөөцтэй холбооны явж байгаа. Тэгээд хууль зүйн яам буюу бодлого тодорхойлдог яамны төлөөлөл. Тэгэхээр ийм бүрэлдэхүүн дээр бол ийм эерэг зүйл байгаа. Гэхдээ Баттуулга нарын судлаачдаа санал нэг байна юу гэхээр шүүгчдийн тоог ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог өсгөх ёстой. Доот нь 10 болох ёстой. Ийм санал байгаа. За 10 болгоо зогсохгүй гишүүд дээр тавигдах шаардлагуудыг тавих ёстой. Одоо бол ерөнхийдөө 5 хүний баг 4 нь бол шүүхийн төлөөлөл гэж хэлж болохоор хүмүүс гэж. Тэгээ явандаа бүх шүүхийн төлөөлөл болчихно. Тэгэхээр ерөнхий зөвлөлч чинь өөрөө юу гэхээр шүүхийн төлөөлөл осроосаас нь олон нийтийн төлөөлөл гэж орж байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцлага хараа тус байдал баланслах гэж байгаа юм байхгүй юу? Тэгэхээр тэр талаас бол бид нар яах ёстой вэ гэхээр шүүгчдийнхаа нөгөө тооны харьцааг хараад анхан шатны шүүгээс шүүгчдийн зөвлөгөөнөөс 3 давхаас 1 хяналтаас 1 гэсэн ийм сонголт байдлаар бүрдүүлдэг. Тэгэхээр шүүгч гишүүнэ. Тэгээ шүүгч гэдэг нь шууд заадаг байна. Монголын хуульчдын холбооны удирдах зөвлөлөөс 2 хуульчийг яах вэ гэхээр дийлэг болгохын саналаар за хууль зүйн амнаас 3 хуулийн сургуулийн үндсэн багш буюу профессорыг оруулах. За өөр иргэний нийгмийн төлөөлөл авах ямар хөлбөр вэ? Ямар ч байсан гишүүдийн шаардлагыг тодорхой заагаад ингэж хуулиулах хэрэгтэй байгаа гэж. За дээрэс нь түрүүн анхан шатны шүүхтээр нөгөө сонгуул асуудалтай болсон гэдэг яриа гарсан. Тэгэхээр бидний судалгаанд ярилцлага өгсөн шүүгчнэрч бас хэлжсэн. Тэр нөгөө ил санал хураалт болсон. Гэхдээ давх дээр бол хаалттай санал хураалт явсан юм шиг түрүүн гэсэн. Тэгэхээр сонгуул шүүгчдийн дунд явж байгаа 3 шатны сонгуул хуульчтай холбоон дээр явж байгаа сонгуул ямар явах вэ? Чөлөөтэй шууд тэгш байх саналаа нууцаар нөгөө үндсэн зарчим болж байгаа сонгуул. Тэр зарчмуудыг тусгаад заавал мөрдөнө гэж зааж өгөх хэрэгтэй. За дараагийнх нь бол ерөнхийлөгчийн гишүүдийг томилдог болох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн нөлөө хэтэрхий үсээд энэ одоо шүүгчийн хараа тус байдлаар халтах эрсдлийг үүсгэж байгаа. Тэгэхээр 13 оны тэр өөрчлөлт бол буруу байсан. Яг тэгэхээр ерөнхийлөгч бүх шүүгчнийг томилдог, тэр шүүгчийг нэр дэвшүүлдэг бүх хүнийг томилно гэдэг бол өөрөө нэг хүнээс хэд хамааралтай зүйл болж байгаа. Энийг болоод энэ институтаас нэг гарсан хүмүүс шууд гишүүн болох юм зүгээр гэж. За гишүүдийн 3/1-ийг нь жил бүрийн сөөлжиж томилж байгаа. Одоо жишээлбэл яг үгээр энэ хууль болоод гарлаа гэхэд яг үгээр томилогдох 9 хүний 4 нь 1 жилээр, 3 нь 2 жилээр, дараагийн 3 жилээр томилогдоод энэс хойш орж иж байгаа хүмүүс дандаа 3 жилээр явчихаар яг үгээр жилд 3/1-ийг ингэж хийлгэх байхгүй. Энэ бол залгам чанарыг хадгалсан. Өөрөөр дахиад нөгөө талаас хэлбэл шинэ төлөөлөлд орж ирнэ. Тэгэхээр энэ бол маш олон орнд байдаг практик. Энийг бид нэр ерөнхий зөвлөлтөөлөгөө мэргэжлийн хороо, ёс зүйн хороо зэрэг дээр бол бас хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг ёс зүйн дүрмээр батлах хэрэгтэй байна. Яагаад вэ гэхээр энэ асар их эрх мэдэл төвлөрсөн. Одоо бид нэр ярина. Тэгэхээр энэ уруулаа ашиглах магадлалтай. Энэ хүний тухай бид нар яриаг тогтолцоо шүү дээ. Тэгэхээр хуулийг муу юм гарахаас сэргийлж хийх ёстой учраас тэр муу хүн тийж орчвол яах вэ? Тэгэхээр чи сонгон шалралт явж байхад өөрөөх нь дүү хүмүүс нэр дэвшиж одоо тэр хүн татгалзах хэрэгтэй юм уу те. Тэгвэл тэр нэр дэвшигчийн нууцыг задруулж үлээ. Янз бүрийн нөлөөд орчуул юм те. Тэгэхээр энэ мэтлэн юмуд яг шүүхийн мэргэжлийн орооны гишүүний ёс зүйн дүрм шиг агуулгатайгаар гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ энэ их мэдлэг байгаад бол. Энийг зөрчсөн хэсэг маргааныг зөв яг маргаан шийдвэрлэдэг тэр газар нь хариалуулж өгөх хэрэгтэй. Бидний судлаагаар бол шүүхийн ёс зүйн хороо байж болохыг гэж байна. Гэхдээ ёс зүйн хороо зүгээр өгж болохгүй яг бол маш нарийн зохицуулалттай журмалж өгөх ёстой. Одоогийн ёс зүйн хорооны журмууд бол нэлээд бүдүүн бараг байгаа. Тэгэхээр
хамт хийх ёстой гэсэн юм байгаа. За шүүхийн ерхий зөвлөлт зөвлөх чиглэлтэй хороо байгуулах хийх өгөх хэрэгтэй. Одоо жишээлбэл шүүхийн төсөвтэй холбоотой шийдвэр гаргахгүй зөвлөх хороо. Тэрний яг үгээр шүүхнээс бүрдсэн нөгөө шүүхийн төсвийн санал маань те одоо энэ тойрог морилтой холбоотой нөгөө мэдээлэл өгөх эсвэл шүүхийн байр маятай холбоотой шүүгчнэрийн оролцоог хандах хэрэгтэй байхгүй. Энэ мэтлээ ийм хороонууд бол ажилт юм байл л да. Ялангуяа Америкийн ийм шүүхийн зөвлөлтүүд. Тэгээд бас шүүгчнэр ёс зүйн зөвлөгөө өгдөг хороо байна. Гэхдээ энэ нь бол шүүгчдэд хариуцлагатай болох биш яг үгээр ёс зүйн асуудал тулгараад ингээд би энэ тохиолдолд татгалзах ёстой мүү үгүй гэдгийг мэдэхгүй тохиолдолд яг нөгөө энэ дээр би аливаар нь бол шүүгчийн ёс зүйгээ зөрчихгүй гэдэг хүсэл тавиад тэгээ энэ нууцтай зөвхөн тэр хорооны бүрэлдэхүүний хүмүүс энийг судалж байгаа ийм үндслээр та ингэж болох юм а гэсэн зөвлөмж өгдөг. Энийг нь ил гаргахгүй. Иймэрхүү одоо хороонуудыг байгуулах боломжийг өгөх юм бол яг шүүхийн ерхий зөвлөлийн ачаал буур нөгөө талаас шүүгчдийн оролцоог хандан энэ шүүхийн ерхий зөвлөлөөс гарч байгаа шийдвэрүүд илүү бодиттой болно, хэрэгжих боломж өгснө гэсэн юм. За шүүхийн ерхий зөвлөлийн чиг үүрэг бүрийн шүүхийн ерхий зөвлөлийн чиг үүргийн илүү одоогийн ач холбогдлыг байна гэхээр өмнө байснаас илүү хуулийг харах юм бол ерхий зөвлөлийн чиг үүргүүдийг нэлээд дийлэнгүй наривч зааж өгсөн нь бол дэвшил. Тэгээд энийг хэрэгжүүлдэг тусгаалсан одоо аппарат бий болж байгаа нь бол яаж гэхээр энийг бол зүгээр нэг яамны харьяа ч юм уу дээж үхэн тамгын газрын хажууд дагалдан зүйл биш үү. Шүүхийн захиргаа гэдэг чинь өөрөө яг шүүгчнэрийн хараад бас бие даасан байдлыг хангах чухал юм бүтэц ажиллаж байгаа хэрэгтэй гэдэг тэр үзэл баримтад орж ирсэн нь бол чухал дагсан болсон. За гэхдээ сайн харах юм бол шүүхийн захиргааны бараг бүх чиг үүрэг бүрийн шүүхийн ерхий зөвлөлд төвлөрсөн байж байгаа. За яг нь ёс зүйн хороо мэргэжлийн хороо тусдаа юмаа хийдэг гэсэн. Тэр хоёрын аль алийнхын ажил руу ерхий зөвлөл бол хуулиар орох үүрэгтэй байж байгаа байхгүй. За энийг би тодорхой жишээн дээр хэлнэ. За тэгэхээр түрүү нөгөө нэг ерхий зүй тогтол хэлсэн шүү дээ. Хэдий чинээ нэг шүүхийн зөвлөлд эрх мэдэл төвлөрөн төдий чинээгээр энэ шүүхийн хараад тус байдал шалтгаан гэж. Тэгэхээр задлах хэрэгтэй. За задлах ямар боломж вэ гэхээр шүүхийн ерхий зөвлөлд бол ерөөсөө шүүхийн талаар бодлого боловсруулах тодорхойлох шүүхийн менежментийг хэрэгжүүлэх төсвийг боловсруулах энэ чиг үүрэг дээр голчилж төвлөрүүл зохистой юм аа. За яг сонгон шалгуулалтын асуудал дээр мэргэжлийн хороо. Тэгэхээр бид нар үндсэн хуулиа сайн харах юм бол яг ерөнхий зөвлөл өөрөө бүх хүмүүсийг сонгоно гэсэн юм байхгүй. Тэгэхээр энийг бол яг үгээр ерөнхий зөвлөл энэ чинь бол оролцохдоо мэргэжлийн хороо бол гол шалгалтын юмудаа хийн. Ерөнхий зөвлөл бол шалгалтыг нь зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, дүрм журмыг нь батлах, мэргэжлийн хорооны гишүүдийг нь томилох, хууль номынхаа дагуу явж ийн үгүй гэдгийг хянах байдлаар оролцох байдлаар бүрийг нь хумих хуулбар байгаа. Эсвэл ерөнхий зөвлөл оролцож байгаа тохиолдолд заавал нөгөө хүнийх нь шалгах тэр нарийн процесс юмнуудыг хийж өгөхгүй бол эрх мэдлийн төвлөрөл үүсээд янз бүрийн шүүмжил гарч байгааг шалтгаан бол тэр байна. За шүүхийн ёс зүйн хороонд ерөөс шүүгчийн ёс зүйтэй холбоотой бүх асуудлыг бүгд нь өгөх хэрэгтэй байгаа юм л да. Жишээлбэл ерөнхий зөвлөлийн бүрийн эрхийг харах юм бол одоо шүүгч 2 удаа ёс зүйн зөрчил гаргасан. За эсвэл хуулиар хоригдсан ажил хийсэн зэрэг тохиолдолд ерөнхий зөвлөл огцруулах чөлөөлөх боломжтой байгаа байхгүй юу. За эсвэл шүүгчийг огцруулах сахилгын шийдвэрлэлийг шүүхийн ёс зүйн гарах юм бол заавал ерөнхий зөвлөлт тэрийг нь аваад цаашаа ерөнхийлөгч рүү явдаг. Тэгэхээр ерөнхий зөвлөлтөд гацчихвал гацчихна. Тэгээ энэ ч бол яаж юм бэ? Ингээ ханхад ерөнхий зөвлөлт тусдаа байгаа юм шиг боловч бас хуулиар бол ингээ бүр чиг үүргийг өгсөн байгаа байхгүй юу? Бүрийн эрхийг нь. За дээрээс нь заримдаа одоо шүүхийн ёс зүйтэй холбоотой гомдол ингээ ерөнхий зөвлөлт дээр очихоор ганц хоёр тохиолдол гарч ирсэн. Ихэнхдээ бол ёс зүйн хороо өгчдөг. Заримдаа шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн шууд хариу өгсөн тохиолдол байж байгаа. Тэгэхээр өөрөлдвөл энэ бол шүүгчийн ёс зүй биш байна. Та ийшээ хандж болохгүй. Ёс зүйн хороо явуулах үндэс алга байна гэх. Тэгэхээр иймэрхүү юмыг бид нар тодорхой болохгүй бол тодорхой биш зохицуултаас болоод ёс зүйтэй холбоотой, сахилгатай холбоотой юм хоёр институц юм давхартаад байгаа гэж. За энэ шүүхийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд ерөнхийлөгч оролцдог ерөөсөө болох хэрэгтэй. Тэр нөгөө янз бүрийн дүрм журмуудыг заавал яах вэ ерөнхийлөгч багталтай энэ шүүгчд болон яам тийм хуульчтай холбооны төлөөллөөс бүрдсэн ерөнхий зөвлөл нь өөрөө тэрийгэ хөгжүүлээд батлаад яваад иж болох уу? Томилгоон дээр жишээлбэл шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийг ерөнхийлөгч томилж байгаа тийм. Яг уу хариуцлагыг хүлээлгдэг хүмүүсийг бүгдийг ерөнхийлөгч томилдог. Шүүгчийг шилж олох тэр захиргааны ажил хийдэг ерөнхий зөвлөлийн бүх гишүүдийг ерөнхийлөгч томилдог. Бүх шүүгчнийг томилдог. Тэгэхээр энэ бол өөрөө юм эрх мэдлийн төвлөрөл бий болоод байгаа юм л та. За түрүүнд урьдчилан судлаачтай саналыг 13 шүүгчид буцааж томилоогүй, зарим шүүгчдийг саналыг нь асуудаггүй шилжүүлсэн асуудал бол ноцтой зүйл. Бид нар энэ ч бол зүгээр дуугүй байж болохгүй.
Би одоо юу гэж харж байгаа гэхээр энэ чинь олон талын одоо арга зам байх боломжтой талаар ярилж явж ирсэн. Гэхдээ би бол цэцэг бол энэ чинь үнэхээр хариуцлагагүй хандсан гэж ойлгож байна. Өөрөлдөл яг ерхий зөвлөл ингээд бүх нэрийг явуулсан гэдэг чинь. За ерхийлэгч гасцсан. Тэгээ ерхийлэгчийн зарлиг шийдвэр бол юу вэ гэхээр цэцэг харьяаллын асуудал. Тэр үндсөнд байгаа шүүгчийн хараа тус байдлыг зөрчсөн зарлиг гаргаад эсвэл түүгээрээ гаргачаад байхад цэц энэ маргааныг авахгүй байгаа нь бол өөрөө одоо цэц үүргээ биелүүлэхгүй байгаа зүйл. Тэгэхээр энэ мэд бол бас бусад институтад хамаатай зүйлүүд бол байгаад байгаа. Тэгээд цэц өөрөө энэ дээр дуграагүйгийнхаа одоо үр дагавар бол одоогийн нэг сонирн байдлаар бас үүсчихэж шүү дээ. Өөртөө шүүгч хараа туслыг хамгаалдаг. Өөртөөх нь хараа тус байдлыг асуудал хөндөгдөхөөр одоо яах. Бид нар тэр цэц өөрөө зарчимч байх хэрэгтэй дээ. Хараа тус байдлын зарчмыг шүүгчдээр хамгаалдаг өөрөөх төрж байдаг тийм зарчим байна. За шүүгчийн шалгуулалттай холбоотой асуудлыг ярьсан учраас орхий гэж бодож байна. За гүйцэтгэлийн үнэлгээнд дээр бол цэцгийн шийдвэр цэц бол мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээтэй холбоотой залтад хүчгүй болчихсон. Энэ зарим талаараа зөв болсон, зарим талаараа буруу болсон. Юу зөв болсон бэ гэхээр мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээ бид нар гүйцэтгэлийн үнэлгээ гэж байна. Энэний үр дүнгээс хамаарат цалин шүүгчийн цалин 50% нэмэх эсвэл бүр огцруулах асуудлыг ерөнхийдөө хийцдэг юм заасан. Энийг хүчингүй болгож байгаа нь маш зөв. Энэ бол цэц зөв шийдвэр. Энэ шүүгчийн хараа тус байдаг. Уг нь мэргэжлийн гэхдээ мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээ бүгд нь хүчингүй болгосон цэцийн хувьд бол маш буруу байсан. Яагаад буруу байсан бэхээр энэ мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээний гол зорилго нь үгээр шүүгчд туслах байхгүй. Хариуцлага тооцох биш. Яг үгээр зөвхөн тэр шүүгчийг яг хөндлөнгөөс үнэлээд хурд мурд нь ажиглаад тэгээ яг жоохон ингээд түргэн ааштай хүн байж байгаа шүү дээ. Ингээд хурд. Тэгэхээр та түргэн ааштай хүн бол та ийм юм дээр анхаарал зүгээр л дээ. За эсвэл та одоо энэ чиглэлийн одоо шинээр зохиогчийн эрхтэй холбоотой маргаан дээр жоохон мэргэжлийн алдаа гаргаад ингээд авахаар өөрчлөлтөд олон дахин давцсан юм. За энийгээ жоохон засаад сайжруулах зүгээр үү. Зөвхөн энэ үнэлгээний үр дүн тэр шүүгчид нууц байдлаар шүүгчид танилцуулаад явдаг байсан. Түүнээс тэрүүгээр хариуцлага тооцох юмар цаашаа юм байж болохгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр өөрөөр шүүгчид туслах байдлаар энэ нэг механизм байж болох юм байна. За гэхдээ энийг хийх нь бол тэр мэргэжлийн хороонд өгж байгаа нь бол жоохон эргэлзээтэй. Ягаад гэвэл мэргэжлийн хорооны тэр сонгон шалгаруулалтын үүрэг чинь асар том чиг үүрэг байхгүй юу? Тэгэхээр ахаад нөгөө задлах хэрэгтэй. Сонгон шалгаруулалт тэр мэргэжлийн хорооны гişүүд зүгээр хэдэн өдөр болчихж байгаа шалгасан тийм. Тусдаа хороо байх хэрэгтэй. Тэгээд тэр нь яг нууцлыг хамгаалсан тэр шүүгчд туслах хараа тус байдал халдахгүй бүх юм сайн журмлаад өгөх зүйтэй гэсэн ийм саналтай байна. За 6-аад нь шүүгчийн сахилга. За энэтэй холбоотой эерэг зүйл юу вэ гэхээр энэ 2002 оноос хойш шүүхийн сахилгын хороо тийм хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй болсон. Тэгэхээр амар санаа активчний хэсэг байгаа юм л да. Та бүхэн 2003 оны нөгөө шүүх хуульчийн ёс зүгэд энэ итгэжтэй харж байна. Тэн дээр юусэн гэхээр эрх мэдэл бол одоо яздардаг. Хязгааргүй эрх мэдэл хязгааргүй яздардаг гэдэг. Английн одоо нэг лордын үг гэж байгаа. Тэгэхээр 2 он хүртлээс ингээд бүх шүүгчнэрээс бүрдсэн сахилгаар байна. Тэгээ нөгөө хороо сүйдээ ажиллаж чадхаа болцсон. Яг нөгөө хариуцлагын асуудал орхигдоод байна. Тэгээ хөндлөнгийн бүрэлдэхүүн орсон. Тэгэхээр энэ бүрэлдэхүүн одоо 12 оноос хойш бас хിവэрээ явж байгаа нь бол бас тэр сайн туршлагын хадгалж байгаа зүйл. За нөгөө талаас илүү ил тод бодж ирж байгаа. Гэхдээ энэ ч бол бид нар наандаа цаандаа харах хэрэгтэй. Одоогоор бол хитрхи бас ил тод байгаа юм л да. Өөрөөр хэлбэл хэрэг үүсгэсэн те хийхэд оногдос бүх шийдвэрүүд ёс зүйн хорооны шийдвэрүүд тавигдаж эхэлж байгаа. Тэгэхээр энэ ч бид нар яг үгээр бусад орны туршлагыг үгээр шүүгчдийн нэр хүндийг хамгаалахын тулд яг үгээр тэр хэрэг үүсэх хэсэг асуудыг хурал мурлаар шийддэг. Тэр үүсэх хэсэгтэй холбоотой шийдвэрүүдийг тавигддаг. Зөвхөн тэр яг нийт одоо ирж байгаа гомдлуудыг баг 97-8% хэрэгсэхгүй болж байгаа. Тэднийг бүгднийг нууцлах хэрэгтэй. Тэдний шүүгчдийн нэр хүнд хамгаалах хэрэгтэй. Харин яг бүр зөрчил гаргасан нотлогдоод ингээ хариуцлага хүлээх ёстой гэсэн тэр шийдвэрүүд л ганц ил гардаг. Тэгжээж яах вэ нөгөө хариуцлагын зарчим, ил тод байх зарчим, шүүгчийн нэр хүнд гэсэн энэ зүйлүүдийг баланслах. Тэгэхгүй бол өнөөдөр яаж юм гэхээр ёс зүйн хорооны нөгөө хурал дээр ингээ тэр шүүгчийн эсрэг тэгсэн. Хиний ч эсрэг хідэн ч гомдол үнэгүй гомдол гаргаж болох. Тэгэхээр олон нийт юу гэж бодож байгаа нөхөр шүүгчнэр ч гэсэн хэрэг байна. Гэтэл яг бодит байдал дээр харах юм бол нийт гомдлын 1-2% л яг тийм зөрчил гэсэн юм гарч тогтоож байна. Тэгэхээр энийг бид нар зааг ялгааг нь гаргах хэрэгтэй. За ёс зүйн хорооны шийдвэр дээр бас үндэслэл бичгийг оролдож ихэлсэн. За асуудлууд бол их байгаа. Яг сахилгатай холбоотой. Би энэ ерөнхий зөвлөлтөөс зохион байгуулсан хилцүүлэг дээр
20 минут дээрээ гүйцээгүй. Тэгэхээр зүгээр одоо дурдаад байчих. Шүүхийн ёс зүйн дүрмийн шүүгчийн ёс зүйн дүрмийн агуулгыг олон улсын стандарт нийцүүлэх ёстой. Энд чинь хичээл зүтгэл гаргах, аж сонирхлын зөрчил, мэрэгжлийн шаардлага хангах гэсэн чухал зарчмууд ишээ ороогүй орхигдсон байж байгаа. За хоёрдугаар мэрэгжлийн хариуцлагын хорон шүүгчийн ёс зүйн зөрчлийг хариалуулж байгаа бүр их халах ёстой. Энэ зөвхөн шүүгчийн ёс зүйн хороондоо байх хэрэгтэй. Гуравдугаар шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг ахиад сөөлжлөн томилох ёстой. Тэгээд тавигдах шаардлагыг тодорхой болгох. Яг хэдэн хувийн судлаачийн хэдэн хувийн шүүгч байж байгаа тэтгэвртэй гасан ч юм яг шүүхээс төлөөлөл байхыг хэдэн хувийн хөөцлөрийн төлөөлөл байх юм гэдэг тодорхойлох ёстой. Сөөлжлөж томилохгүй бол одоо ёс зүйн хорооны бүрэлдэхүүн эсвэл одоо хэсэн өөр дүн орж ирж байна. Тэгээд нөгөө шинээр тогтчихсэн сайн практик бүх юм ингээ уурлах байх болно тийм. За мэрэгжлийн албатай болон ёс зүйн зөрчлийн ялгаа гаргах ёстой. Энэ дээр ёс зүйн хороо практикаараа энэ ялгаа гаргаад явж байгааг олон улсын жишгээр тэр юуг нь хэллээ. Гэхдээ энэ дээр бол бид нэгцэн ойлголтод хүрэх ёстой байгаа. За сахилгын хэрэг үүсэх хэсгийг шүүхийн ёс зүйроо 3 гишүүнээр хурдаанаар шийдвэрийг болох хэрэгтэй байна. Энэ өөрөө шүүгчдийн нэр хүндэд халтаа байгаа. Хуулиар бол заавал хурдаан гэж байхгүй зүгээр 3 гишүүн шийднэ гэж. Тэгэхээр энийг бид нар зүгээр зөвлөлтөд явчих болж байгаа. Хаалттай байдлаар үүсэхгүй юу гэх. За эсвэл өмнө байсан шиг нэг гишүүн үүсэхийг шийдээд гомдол гаргах хэрэг нь хангаж байна. За дараагийнх нь шүүхийн ёс зүйн хороо энэ хөөцтэй холбооны мэрэгжлийн хариуцлагын хороо аль алинд шалгах эрх мэдэл байх. Чиг үүргэнийгаа эрх мэдэл. Одоо жишээлбэл Mobicom-оос утасны ярианы юм авъя гэдэг тийм юм байна. Эсвэл хууль сануулгахгүйгээр тайлбар авдаг учраас хүмүүс худлаа шүү дээ. За шүүгчнэр бол худлаа ярихгүй яг тэр хорооны өмнө байгаа учраас шүүгчийн туслах иргэд бол юу ч ярьсан хамаагүй гэдэг байдлаар заримдаа хандхангаар. Энэ мэдлээ энэ юу яах вэ? За дээрээс нь шалгах, нотлох, шийдвэрлэх чиг үүргүүдийг салах хэрэгтэй гэж. Тэгэхээр шалгасан нотлохсон этгээд тэр хэргийг шийдвэрлэхэд оролцдоггүй байх гэсэн энэ олон улсын жишээ, Европ, Америк, аль алинд нь байдаг жишээ бид нэр авах хэрэгтэй байж байгаа. Ер нь одоо өмнө нь байсан бүх сахилгын хороо тийм байсан. Ёс зүйн хорооны гишүүн өөрөө тэр хүлээж аваад шалгаад танилцуулаад тэг шийддэг. Өмгөөлөгчийн сахилгын хороо тийм байсан, өмнөх сахилгын хороо тийм байсан, прокурор ёс зүйн сахилгын хороо. Тэгэхээр одоо бол хуультай холбооны мэрэгжлийн хариуцлага хоронд энийг салгацсан. Тэгэхээр энийг салгах нь бол нөгөө процессын шударга ёсны зарчмыг хангах юм. Өөрөөр мөрдөн байцаагч прокурор шүүгчийн ажлыг нэг хорооны гишүүн дээр өгчээд байна. Тэгэхээр энийг салгах юм бол илүү шударга байх гэм нөхцөл бүрднэ гэж. За хамгийн одоо ноцтой зүйл юу вэ гэхээр шүүгчийн ёс зүйн дүрм, шүүгчийн ёс зүйн хорооны дүрмүүд төөнхөлц хугацаад тавьсан. Хуульд байхгүй. 2002 оны хуульд төөнхөлц хугацаа байсны хууль тогтоогч халтсан байхад сая 2 дүрмээр нэг нь 6 сар нэг нь жил гэсэн хугацаа. Тэгэхээр ямар ч ноцтой зөрчил гаргаад тэр нэг нотлогдсон байсан яаж ийн одоо яаж ийн гэхээр тэр хугацаа бариад зөрчил гарснаас 6 сар өнгөрсөн бол тэгээд үг дүүг хийхгүй болно. Энэ өөрөө яаж ийн гэхээр олон нийт шүүгчдийн нэр хүндийг унгаад байна. Тэгэхээр энэ чинь заавал хариуцлага хүлээлгэх тухай биш л дээ. Гэхдээ тэрийг хилцээд хэрэг үүсгээд тэгээд нотлогдож байгаа байдлаар цаашаа явна. Тэгэхээр Германд бол чи Бавар мужийн одоо шүүгчний төрийн албаагч ёсон дүрмд захирдаг. Тэгэхээр дээд зүгээс соёл эрдэнэ шүүгч судалгаа хийж нийтлэгдсэн байлээ. Бавард бол яаж ихээр төрийн бүх албаагч шүүгчнэр хамаарал ноцтой ёс зүйн зөрчилдөр хөөгөлцөх хугацаа үйлчлдэг. Бавард тийм. Ялимгүй зөрчилдөр 3-аас дээш жил байдаг. Америкт бол шүүгчийн ёс зүйн, хуульчийн ёс зүйн хөөгөлцөх хугацаа хэрэглийг хориглоно гэж. Энэ ч бол эрүүгийн хэрэг биш. Яагаад тэгэхээр шүүгчийн ажил гэдэг чинь эрх биш. Энэ ч өөрөө юу? Эрх мэдэл, привилеж байхгүй. Тэгэхээр тэрийг хийх ёс зүйн шаардлага хангасан хүн тэнцээ байх. Түүнээс хөөгөлцөх хугацаа тавьжаад хугацаа өнгөрсөн гэдгээр ямар ч ноцтой зөрчил гаргасан хүмүүсийг хариуцлагаас чөлөөлнө гэдэг бол нийт шүүгчдийн нэр хүндээс унгаад ийм асуудал байж байна. Тэгэхээр энийг бид нэр эргэж бодох хэрэгтэй. Ер нь бол одоо энэ хуультай холбооны мэрэгжлийн хариуцлагын хороонд 3 жил байгаа. Тэгэхээр тэр 3 жилээр ихний ээжийг тавих юм бол харьцангуй гайгүй болно гэсэн. За тэгэхээр дүгнэлт бол юу гэхээр шинжилэл процесс бид нар энэ явцад алдаа оноогоо нин үгүй хэлээд шүүмдээ энэ бол хувь хүний асуудал гэхээсээ илүү тогтолцооны юм байж. Тэгэхээр бид нар өөрсдөө ингэж ярьж байгаа гэдэг чинь бие биенээсээ суралцж, энэ процессоос суралцж байна. Тэгэхээр Япон 150 жил хийсэн юм, Америкт 300 жил хийсэн юм бид нар 25 жил дуусгах чадахгүй шүү дээ. Шүүгчийн арга зүйн их зүйтэй болсон тийм. Гэхдээ бид нар бусад шилжилт хийсэн улсуудтай харьцуулахад харьцангуй амжилттай явж байгаа. Энэ юуг алдахгүй бол суралцаад явуул тийм. Энэ бол өөдрөг талаас нь харахыг хүсэж байна. Нөгөө талаас энэ бид нар ингэж ярих явцад тодорхой хэмжээний ойлголцол бий болж байна. Үндслэг бүх яаж санал нэгдсэн шийдлүүдээр үүсэж. Тэгэхээр энийг хууль руу тусах тал дээр хамтраад ажиллаад
явахыг хүсэж байна. Тэгээд шүүхийн зөвлөлийн их мэдлэг төвлөрүүлэх юм бол шүүгчийн араас байж халтаа байдаг учраас энийг задлж өөр институцид шилжүүлэх нь нийтлэг хандлага. Тэгэхээр энэний дагуу бид нэр шүүхийн ерхий зөвлөлийн их мэдлэг задлаж тодорхой чихүүгүүдийг хуваарлах хэрэгтэй байна. За тэгээд бусад одоо дурдсан асуудлуудыг шийдэх юм санал байна. Тэгээд хараат бус шүүх, за хараат бус хариуцлагатай шүүхгүйгээр хүний шударга бас эрхцүүдээс хэрэгжих боломжгүй. Тэгэхээр энэ одоо үндсэн хууль дарчлалынхаа үнэт зүйлийн төлөө бүгдээрээ энэ одоо шинжилэл дээрээс сургамаас сураад сайн юмудаа хадгалаад явцгаая.